Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь амьдралд алдаж эндэн хорих ялаар шийтгэгдсэн хоригдлуудыг ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургалтанд хамруулж зохих боловсрол тодорхой төрлийн мэргэжил эзэмшүүлэн зан үйл, сэтгэл зүй, ёс суртахуун, зөв хүмүүжил төлөвшил олгоход чиглэсэн нийгэмшүүлэх сэтгэл зүйн эерэг нөлөөлөл үзүүлэх үйлчилгээг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээс гадна ажлын байраар ханган хөдөлмөр эрхлүүлэх гэмтэргийн улмаас эргэн байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлөвлөх ажлыг тасралтгүй хэрэгжүүлэн ажилладаг. Тухайлбал хоригдолд хөдөлмөрийн дадлага, мэргэжлийн баримжаа олгох, нийгмийн харилцаанд ухамсартайгаар бие даан оролцоход дэмжлэг үзүүлэх, хөгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд анхаарч, харьяа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвдөө бетон арматурчин, гагнуурчин, цахилгаанчин, мужаан, өрг угсрагч, засал чимэглэлчин, сантехникч, Монгол дархан, арьсаар гар урлагийн зүйл урлаач, сээлбэрчин, гийтэлчин, сүлжмэлийн үйлдвэрийн технологийн ажилтан, оюмл бүтээгдэхүүний оюуталчин, тогооч зэрэг 15 мэргэжлэр мэргэжил эзэмшүүлэх сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулж 2009 оноос хойш нийт 4713 хоригдолд мэргэжлийн үнэмлэх чадамжийн гэрчилгээ олгож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хэвлэлийн сургалт үйлдвэрлэлийн төвөн анх 2009 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар мэргэжлийн эзэмшүүлэх төв нэртэйгээр байгуулагдаж хоригдлуудад мэргэжлийн чиг баримжаа олгох төр сургалтыг зохион байгуулж ирсэн. Улмаар 2012 онд засгийн газрын тогтоолоор мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон өргөжж анх байгуулагдсанаас хойш өнөөдөр 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. За манай сургалтыг зохион байгуулж байгаа хэлбэр нь бол бид нар тухайн хичээлийн жилдээ 20 ангид нэгдүүлж яд эдэлж байгаа хоригдлуудаас суралцах хүсэлтийг нэгтгэн авч хуваар батлуулна. Тэрнийхээ дагуу одоо сургалтыг зохион байгуулж байна. За жилд бол нэг 500-аас 600 хоригдлод хоёр төвчний сургалтыг зохион байгуулж мэргэжлийн боловсролыг олгож байгаа. 2020 оны 3 дугаар сард юуны шийдвэр үүсгэх ерөнхий газрын даргын А4 46 тоо тушаалаар мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалт зохион байгуулах журмыг баталсан. За энэ журмынхаа хүрээнд сургалтуудыг зохион байгуулж байна. Мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн сургалтыг хотын бүсийн 407, 421, 441, 429 дугаар хорих ангиудын байрлалд материаллык баазыг түшиглэн сургалтыг зохион байгуулдаг бол 1 сарын буюу төр сургалтыг орон нутаг дахь анги нэгжүүдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу явуулын байдлаар зохион байгуулдаг. Манайх сургалтын хэлбэр болохоор 50-ийн сургалтад суурин буюу суурин сургалт мөн явуулын сургалтаар ингэж бэлтгэж байгаа. Явуулын сургалтаар бэлтгэхэд бол бид нэр ихэнх мэргэжлийн сургалтыг явуулын хэлбэрээр бэлтгэдэг. Суурин сургалтаар бол мэргэжлийн боловсрол олгох сургалтыг ихэнх явуулж ингэж байгаа. Нийт яд эдэлж байгаа хоригдлууд одоо тэдний дундаас мэргэжлийн манай сургалтын төвд хандаад суралцахыг хүссэн хоригдлууд энэ бүгдийн одоо судалгаанаас харж явахдаа бол одоо боловсролын түвшин бол дунд буюу дундаас байгаа түвшинтэй анзаардаг. Хоригдлууд мэргэжил эзэмшснээр өөртөө итгэх итгэлтэй болж хорих ангиас суллагдаад эзэмшсэн мэргэжлээрээ ажил хийж нийгэмд байр суурь олох, өөрийгөө болон ар гэрээ тижээн тэтгэх, ажил хөдөлмөр эрхлэх, амар хэлбэр аргаар мөнгө олохоос татгалзах буюу дахин гэмтэрэг үйлдэхгүй байх, шударгаар ажиллаж амьдрах хүсэл эрмэлзэлтэй болдог зэрэг ач холбогдолтой. 2019 оны 1 сараас 6 сарын хооронд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн засал чимэглэлийн сургалтанд хамрагдаж 6 сар суусан. Засал чимэглэлийн сургалтанд суух хугацаанд бол өөрийн мэдэж байгаагүй зүйлийг мэдэж авч маш их өөрөө өгөөжтэй сайн сургалт болсон гэж би бол бодож байгаа. Тийм учраас энэ сургалт үйлдвэрлэлийн төвд бол сурж байгаа залуучууд, хоригдлууд ер нь бол их
хоригдлуудад их өөр өгөөжтэй, ер нь сэтгэл ханамжтай тийм сургалт болдог, цаг хугацаач их хурдан явдаг. Ер нь бол мэдлэг боловсрол бол хүнд бол дутхгүй гэдгийг бол би одоо энд бол хүлээж авсан. Би өөрөө их ондоо мэрэгчтэй байсан. Энд орж ирснээр энэ сургалтанд сууснараа би ер нь бол одоо жишээлбэл гэртээ ч гэсэн би одоо гараад цас шимэглэлийн мэрэгчлэр гэртээ цас өрөвчдгээ хийх одоо ямар нэгэн техник багаж хэрэгцэл бодолж авахтай мэддэг болсон гэдэг юм. Одоо манай дээр сурлаа сургуулийн төв таамагдаад мэрэгчлээ болоод тэгээд болдогдаад дараа нь иргэний барилга байгууллагын ажиллаж явж байгаа энэ чанартай ингэж бас гэрчээр таардаг. Та бүдгээ тусламжтайгаар ийм мэрэгчлэлээр ингээд ажиллаа сайхан ажиллаж амьдраж явж байна гэдэг юм сайхан талархаад явж байгаа чанарууд бол одоо таардаг. Тэгээ цаашид бид өхөн сургуулийн чанарыг сайжруулах хамгийн гол зүйл болсон багш нарынхаа бас мэдлэг ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон анхаарч ажиллаж байна. Манайх одоо 10 мэрэгчлэр 12 багш маань суу одоо мэрэгжлийн багшлах эрхийн сургалтанд бүрэн хамрагдаж багшлах эрхээр хангагдсан. За цаашид бас одоо орчин үеийн шинэ үйлдвэрлэлд нэвтэрч байгаа шинэ техник, технологи, шинэ зүйлүүдтэй бас багш нарыгаа танилцуулах, тэдний одоо мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд бас голлон анхаарч ажиллаж байна. За сүүлийн үеийн нөхцөл байдалтай холбогдож бас сургалтын танхимын сургалтууд маань одоо сахим хэлбэрч хэлснээр бид нэр багш нарыг сахим сургалтын арга барилд сургах, сахим сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх чиглэлээр бас удаа дараа төлөвлөгөөтэй ажлуудыг бас мэрэгжлийн сургалтын байгууллагатай хамтарч хийснээр багш нарын маань ур чадвар бас өдрөөс өдөр сайжирч байна. Гэхдээ бид бүхэн цаашдаа бас тодорхой төлөвлөгөөтэйгээр энэ сургалтын чанарыг ахиулах ажлыг бол өргөжлүүлж явуулах юм зорилттой байж ажиллаж байгаа.